Монгол улсад эрүүл мэндийн салбар үүс шүүгдсэний 100 жилийн Улс аймагт эрүүл мэндийн салбар хөгжсөний 90 жилийн ойн баярын энэ босгон дээр сайхан эрүүл хамгаалахын ояат ажилтан гэж энэ цул тэмдгийг хүртсэндээ их ч баяртай байна. Тэгэд энэ миний шагнал маань нийт олон арт түмэн цуг ажиллажсэн хамт олон тэр бүхний шагнал билээ. Тэгээд энэ усынхаа арт түмэн хамт олон ар гэр ах дүү бүх хүмүүстээ баярж талархснаа илэрхийлж 90 жилийн ойн баяртаа оролцож байгаадаа баяртай байна. Тэгээ та бүхэндээ аз жаргал эрүүл сайн сайхныг хүсье өрөөж 10 цагаан буйн дүүрэн дэлгэрч явахын өрөөлийг дэвшүүлье. Би Улс аймгийн нэгдсэн эмнэлэгт 1985 онд төгсөж ирээд 37 дахь жилдээ ажиллаж байна. 37 жил ажил хугацаанд мэслийн хаалганы сувилагч, төрх эмэгтэйчдийн хаалганы сувилагч, амбулаторийн мэслийн боолтны сувилагч гэсэн албыг тасралтгүй 2 сэтгэлээр 37 жил зүтгэлээ. Энэ их хөдөлмөрийн өршөмийг минь өндрөөр нэлсэн би баяртай байгаа. Энэ их хүн цар тахлын үед сувилагч тусгай мэргэжилтний нөмөр 0-ыг улсад үнэлж байгаад би баяртай байгаа. Тэгээ миний шагнал булган сүлдтэй байх болтугай. Араасаа сайхан шаагсан алдаргаа оюутнууд төрхийн өрөөлийг дэвшүүлье гэж. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мөчнүүд их байдаг. Энэ ажиллаж явах хугацаанд сайдсан муудсан хүний толгой түшилцэж, 69 фурганы арталд шидэгдэж, усан сууж, цасан шороо, цас шорооны шуурганд дарагдаж, 66 трактор дуудагдаж ирж, көлтөх шахаад халууцаад халуун усанд урсгах шахаад явж байхдаа баяр жаргал их таарлжээ. Баярт мөчүүд их байлаа. Тэгээд их маань хаалгаа хийлгээ төрөө гарахтаа баяртай байдаг. Хол газар очиод дээсэн дөрөөн дээр байхад нь очиж тусламж үзүүлээд багаараа яваад очиод тусламж үзүүлэхэд нь баяртай байдаг. Баярлалаа. Би сайхан муллагийг гарах бүх мөчүүд сайхан байдаг. Ер нь одоо энэ яг энэ эрүүл мэндийн салбарт ялангуяа энэ сувилагч мэргэжлийг ер нь та яагаад сонгох болсон юм? Би анх анаахын дээдд эмч болно гэж ороод тэгээд оноо дутаад миний ээж тэгэхэд амьд сэрүүн байсан. Тэгээд миний ээж намайг заавал эмнэлгийн салбарын хүн бол цагаан халаад нэмэрсэн. Энэ би 8 хүүхдийн отхон хөнгө. Тэгээд энд цагаан халаад нэмэрсэн хүүхэд манай 8 хүүхэд дотор байхгүй. Ээжийн хүүхэд сувилагч чамаагүй, үйлчлэгч чамаагүй, лаборант чамаагүй, эрдэнэхийн техникч чамаагүй, цагаан халаад нэмэрсэн өмөрхтөн бол гэсэн ээжийнхээ үгэнд ороод анагаахын дунд байхад нь ороод аваад тэгээд анагаахын дундыг 1985 онд сувилагч мэргэжлийг эзэмшээрээ өдөө хүртэл ажиллаж байна гэж. За баярлалаа. За баярлалаа.